цаана үзэгчтэй өндөр хам мэдээллийн хөтөлбөрийн 21 цаг мэдээлэхэд бэлэн болсон байна. Та бүхэн Чингис хотод болж өрсөн үйл явдлын мэдээлэлд анхаарлаа хандуулна. Эхний мэдээ. Хинтээ аймагт улсын авар шалгаруулах насан туршидчдын шатрын шигшээ тэмцээн 12 өдрийн турш үргэлжилсэний эцэст амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд Хинтээ аймгийн тамирчин Батцүрэн эрэгтэй ангилал төрүүлж дараагийн тэмцээнд оролцох эрхээ авсан юм а. Улсын аваргын тэмцээнд оролцсон 24 тамирчиндаас цаашдын спортын ажилд өндрөөс өндөр амжилт хүсье гэдэг. Хинтээ аймагт 2022 оны шатрын насан туршидчдын улсын авар шалгаруулах эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээн энэ сарын 12-наас 23-ны өдрүүдэд зохион явагдсан бөгөөд нийтдээ 24 тамирчин оролцож энэхүү улсын аваргуудаа тодруулсан юм. Шагналыг аймаг орон нутгийн удирдлагууд болоод Монголын шатрын холбооны удирдах бүрэлдэхүүнүүд гардуулаа өглөө. За Монгол улсын одоо хамгийн өндөр зэрэглэлийн энэ тэмцээний Хинтээ нутаг 2 дахь удаага аваад тэгээд ер нь бол хуучны хэллэг бол үзэл суртал зохион байгуулалтын өндөр түвшинд одоо зохион байгуулж зайгуулахад манай Хинтээ нутгийн одоо удирдлагууд бүх шатны одоо төрийн байгууллагууд бүгд одоо ямар нэгэн оролцоотой байж хүчээ нэгтгэж энэ дээр чадсан учраас одоо бид нар бол их амжилттай зохион байгууллаа л гэж үзэж байна да. Хинтээхэн ер нь тэр хаяараа хөдөлсөн. Тэгээд одоо манай энэ аймгийн төвийн бүх байгууллагууд зарим сумдууд хүртэл одоо тусалцаа үзүүлж хамгийн гол нь энэ Хинтээ аймгийн Бачрет сумын уугуул жаргал сайхны одон туул маань 100 сая төгрөгөөр энэ бүх зардлыг дааж ивент гэсэн ийм бас онцлог юмнууд байлаа. Нэг л одоо ивентгэжтэй анхны том тэмцээн боллоо. Энэ тэмцээний нэр хүнд бол Монголдоо бол анхны одоо өндөр зэрэглэлийн 2406 гэсэн рейтингийн дундчтай их мастерын баалтай ийм тэмцээн байлаа. За ингээд залуу шатарч төвчтэй байлаа. Дэлхийн шатрын олимпиадад шалгарахад одоо 10 шатарчин мөн эрхээ авлаа. За тэгээд олон онцлог тийм сюрпризүүд энд бас байлаа. Ингээд шатарчд маань манай Хинтээ нутгийнхан ч бас одоо ингээд бүх сэтгэл өндөр ингээд энэ хүү тэмцээн өндөрлж байна. Ер нь бол Хинтээ нутагт цаашид одоо шатрыг хөгжүүлэх энэ ажилд бол бас томоохон түлхэц өгсөн ийм сайхан арга хэмжээ боллоо. Баярлалаа. Тэмцээн бол маш сайхан болж өндөрлөө. Би 2 дахь удаага ирж байна. Хинтээ аймгийн Дадал суманд 5 жилийн өмнө суманд болж маш сайхан зохион байгуулж ирсэн. Энэ удаа ч гэсэн одоо маш сайхан зохион байгууллаа. Ер нь Монголын шатрыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулаа гэж би дүгнэж байна. Хинтээ аймагчууд бол бас шатарчдын их орон. Агуу гал шарын аврах шатарчин, алдар шатарчин дугуйгаа бол гал шарын одоо манай Монголын шатрын түүхэнд бичигдсэн агуу их шатарчин. За манай Цэдэнжигаа бол Монгол улсын авраг, Монгол улсын шатрын спортын масын 1 номерын үнэлэхтэй агуу их зохиолч энэ шатрын хүн. За манай Биндрийн Батын Нямаагахан бол одоо үр хүүхдээ бүгдээрнгээр шатраар хүмүүжүүлсэн энэ Монголд байгаа дэлхийд байхгүй гэр бүлээр шатарчин болсон ийм одоо хөмсүүд байдаг. Тийм учраас бол одоо Хинтээ аймаг бол үе үеийн шатрыг хөгжлийг төвчээлсэн. Одоо ч гэсэн төвчээлж байгаа. Монгол улсыг дэлхийн одоо хэмжээнд гаргахад Хинтээ аймгийн шатрын энэ хийж байгаа ажил үйлс бол үнэхээр их үнэтэй хувь нэмэр болно гэдэгт би шатарчин хувийн хувьд одоо дүгнэж байна. Тэгвэл тус тэмцээний эрэгтэй ангилалд Хинтээ аймгийн AB Cheese Academy-ийн тамирчин Батцүрэн тодорч алтан медаль эзнээр шалгарсан бол мөнгөн медалийг Завхан аймгийн Гигаро клубын тамирчин Амар Төвшин, хүрэл медалийг Шунхлай группийн Гигаро клубын тамирчин Гүнд Аванар хүртлээ. Харин эмэгтэй ангилалд 1-р байрыг Сэлэн аймгийн Elite Brain олон улсын академийн тамирчин инхтүүл мөнгөн медалийг Ховд аймгийн Цахилгаан түгээх үндэсний сүлжээ төрийн өмчт хувьцаат компани тамирчин Баярмаа шалгарсан бол хүрэл медалийн эзнээр Хинтээ аймгийн Каса клубын тамирчин Мөнх Туулнар тус шалгарсан юм а. Сэтгэл маш их өндөр байна. Миний хувьд энэ удаагийн тэмцээнд Монгол улсын авраг, олон улсын шатрын мастер Мөнх гал багшаар бэлдүүлсэн. Тэгээд миний одоо олон жил намайг тусгалжуулж байсан багш маань бол гавьяа тусгалжуулагчиг жисүрэн. Тэгээд 2 багш маань өнөөдөр хоёулаа ирсэн. Тэгээд тэмцээн бол маш өрсөлдөөнтэй сайхан болж өнгөрлөө. Миний хувьд бол 1 үргийн өмнө төрүүлсэн байгаа. Улсын авар шалгаруулах шигшээ тэмцээнд 7-8 дахь удаага орж байна. Өмнө нь бол
13 настай байхдаа томчуудтайгаа өрсөлдөөд мөнгөн медаль авч ирсэн. Тэгээд одоо 19 онд буюу хамгийн сүүлийн улс аврагаар хүрэл медаль авч ирсэн. Тэгээд дэлхийн шитрийн олимпиадад удаадараа улсаа төлөөлөл оролцож ирсэн. Энэ удаад бол одоо тэргүүлэх ширээн дүрслэх болсондоо баяртай байна. Тэмцээн маш их зохион байгуулалтаа аягүй сайхан болсон. Одоо бид нарын байрлаж байсан зочд буудал хоолонд маань маш сайхан таатай байсан. Миний хувьд бол хинтэд анх удаага ирж байна. Өмнө нь бас зохиогдсон улсын аврах шалралт тэмцээнд бол би гадаадаас учраас оролцоогүй. Тэгээд сэтгэл маш их өндөр байна. За юуны төрөнд мэдээж Монгол улсынхаа одоо хамгийн том тэмцээн гэж яригд те Монгол улсын аврах тэмцээндээ төрүүлсэндээ маш их баяртай. Дээрээс нь бас хамгийн залуу төрүүлсэн рекордыг эвдлээ 18 нас 4 сартаа гээд 1 сараар эвдчих шиг байна. Бас тэндээ бас их баяртай байна. За бас ингээ Монгол улсынхаа одоо хамгийн тэргүүлэх шатарчин болж байгаа гэдэг утгаараа бас Монголынхаа одоо бахарх амжилт гаргасан гэж бодож байна. Бас 18 таа дөрүлээд Монгол улсын авраг болоод үзчихлээ. Энэ сэтгэл аяг өндөр байна. Одоо ковид цар тахлаас болоод тэмцээн уралдаан их цалгартаж тийм ээ хойшлогдсон байгаа. Тэгээд энэ жил манайх одоо 2019 оноос хойш одоо 22 онд буюу энэ жил улсын авраг маань зохион байгуулагдлаа амжилттай. За тэгээд энэ жилийн хувьд бол ингээд нөө дэлхийн шатрын олимпиад цоо тим улсын авраг болж өнгөрлөө. Тэгээд тэмцээндээ эрхээ авч мөн амжилттай оролцсондоо маш их баяртай байна. Тэгээд өрсөлдөгч өндөр маань маш чанга байлаа. Учир нь одоо дундаж рейтингээр бид нар бол нөгөө чансаагаар ингэж чагсаадаг. Дундаж рейтинг маань энэ жилийн үед бол маш өндөр. Тэгээд олон улсын цолны норм биелүүлэх боломжтой тийм одоо хүчтэй одоо улсын авраг болж өндөрлөө. За Хинтээ аймагт 2 удаа зохион байгуулаглаа. Зохион байгуулалт гэдэг юм уу те? Та бүхэнд энэ тал дээр юу ямар санагдсан бэ? За миний хувьд бол Хинтээ аймагт одоо анх удаа оролцож байна. Яг тэгэхээр одоо би 2014 онд одоо улсын аврагт төрүүлээд тэгээ түүнээс хойш бол одоо сургуульд яваад тэгээ одоо энэ жил иргэн одоо дахиад дараг удаа улсын аврагт оролцож байна. Тэгээд өмнөх удаагийн хувьд бол би бол бусад шатарчтаасаа сонсч ирсэн. Дадал суманд бол үнэхээр гайхамшигтаас гоё. Суманд гэхэд бол маш онцгой гоё зохион байгуулсан гэж сонсон. За энэ жилийн үед бол бас үнэхээр сэтгэл өндөр байна. Хинтээ аймаг бол тэмцээний уралдааны зохион байгуулалт бол үнэхээр сайхан зохион байгуулалт юм байна. Тэгээд бүх зохион байгуулагч нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Энэхүү тэмцээний эхний 5 байранд шалгарсан тамирчид энэ этгийг улсад 2 жилд 1 удаа зохиогддог шатрын олимпиадад оролцох эрх авах юм а. Тэмцээнд оролцогч тамирчид болоо шүүгчдийн зүгээс энэ төрлийн өндөр зэрэглэлийн чансаа өдөртөө уух тэмцээн орон нутагт өндөр түвшинд зохион байгуулагдаж байгаа сайшаалтай байна гэдгийг хэллээ. Мөн энэ үеэр тус тэмцээний 100 сая төгрөгөөр ивент итгэж оролцсон Хинтээ аймгийн Батжирет цумын уугуул Форм Транспорт хориослогтой хувьцат компани захирал одон тул аймгийн удирдлагуудын зүгээс хүндэтгэл үзүүлсэн юм а. Дараагийн мэдээ. Хинтээ аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас аж ахуй эрхлэгчдэд зориулсан 10 сая төгрөгийн хүүгүү барьцаагүй зээлийг олгодог уламжлалтай. Энэ жилийн зээлийг иргэдэд нээлттэй ил тод шударга олгохоор нээлттэй шалгаруулалтыг зарлжээ. Нийт 4 чиглэлээр 57 иргэнээс зээлийн төслөлж үүнээс 13 иргэнд зээлийг олгох юм а. Хинтээ аймгийн засаг дарганд хамгаан газар болон хөдөлмөр халамж үйлчилгээний газраас хамтран зээл хүссэн $50-ны материалыг хүлээн авч шалгаруултыг ил тод нээлттэй хийхээр болжээ. Төслөө танилцуулан хамгийн өндөр анаа авсан 13 зээлдэгчийг санхүүжүүлэн ажиллана. За энэ зээл нь хүүгүү барьцаагүй хөрөнгө шаарддаггүй банкар дамждаггүй учраас чирэгдэл бага байдаг байна. За төслийг шалгаруулахдаа өргөөжтэй түүхэн аж үйлчлийн бодлоготой уялдсан ашиг олох цаашид нутгийн брэнд болох төслийг сонгох юм а. Хэдэн сумын хувьд бол нийт 57 төсөл бас ирүүлсэн байна. Аж ахуйн иргэд маань. За үүний бол энэ жил бол 13 төсөл буюу 130 сая төсөл санхүүжүүлэх юм боломжтой. Тэгээд энэ сарын 25-нд бид нар бол энэ 57 төслийнхөө бас өгсөн аж ахуйн иргэдүүдээ бас ингээ сая иргэний тахимдаа уулзаад за 25-нд процессын төсөл сонгон шалгаруулах одоо журмаа танилцууллаа. За энэ жилийн энэ төслийг танилцуулах одоо шалгаруулах журам маань бол арай өмнөх оноо одоо арай шинэлэг хийж байгаа бид нар. Яагаад гэвэл нээлттэй иргэдэд ил тод байдлаар хийж байгаа. За өмнөх бол хуучин төслүүд бол иргэдийн бол бас нэлээд хэл ам дагуулдаг, найз нөхдөөгчдөг, хамаатан садандаа өгчдөг, нам хараараа өгчдөг, эргээд төлөгддөг юм төсөл одоо энэ харамжид нэлээд бас байдаг. За энэ жилийн хувьд бол бид нар арай онцлогоор 57 төсөл хэрэгжүүлэгч энэ иргэдэд 25-ны өдөр бол бүгдийн нээлттэй танилцуулгаар оруулъя. Тэн дээр нь тусгай одоо ажлын хэсэг гараад үнэлгээ өгдөг. Тэгээд 5 гишүүн суугаад одоо үнэлгээ өгөөд хамгийн өндөр оноо авсан 13 төслийг
энэ хүү санхүүжлаар санхүүжүүлэх иймэрхүү арга хэмжээ бол аваа зохион байгуулалт явуулж байна. Энэ маань бол цаашд бол бид улирлаар нь бас тухайн 13 төсөл дээр нь очиж хэрэгжилтийн нь байдлыг эргээд ил тод одоо тайлгнадаг энэ хэлбэрээр орё л гэсэн. Төслүүд тэр тусгай Хинтээ аймаг бол Монгол Улсын засгийн газраас аяж хүчин бүс нутгуулгын зарласан. За үүнтэй холбоотойгоор бол миний хувьд бодлогын хувьд бол бас аль болох бэлэг төрслийн зүйл рүү хийсэн иймэрхүү төслүүд байгаас гэж бодож. Энэ бас аль уялдаа холбоог нь хангаа явуучвал бас энэ маань цаашид хөгжих боломжтой төслөө. За мэдээж их төслүүд бол өмнөх жилүүдээр бол дугаа засварч байдаг юм уу те хэрцэн гурвч байдаг юм уу далах нарийн боовч байдаг юм уу. Энийг бид нар бас нөгөө зах зээл Хинтээ аймгийн зах зээлийн судалгааг хийгээд үнэхээр энэ төсөл цааш хэрэгжих боломжтой гэдгийг бид нар ч гэсэн дүгнж байгаа улсууд маань ч энэ дээр анхаарах хэрэгтэй. Тэгжээж бид нар дараагийн төслийн хэрэгжилтийг харах хэрэгтэй юм л да. Тэгэхээр би бол шин сайхан шинэлэг сайхан санаанууд гарч ирээсэ энэ төслүүдийг бас манай одоо энэ ажлын хэсэгт байгаа улсууд нь бас дэмжиж энийг цааш хэрэгжүүлэхэд анхаарч ажилласаа л гэж би бодож байна. 57 зээлдэгчийг 5 дахь сарын 25-ны өглөө 8 цагаас Чингис цамхын ёслол хүндэтгэлийн өргөнд 3 хэсэг хувааж төслөө танилцуулах зохион байгуулалтыг хийсэн байна. За нэг иргэн ингэхдээ 3-аас 5 минутанд багтаан танилцуулах ба шүүгч тус бүр 10 хүртэлх оноог өгнө. Шалгуултанд орох иргэд өөрийн бүтээгдэхүүний дээжээс авчрах боломжтой гэлээ. За мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг иргэн төслийн танилцуулгыг нээлттэй үзэх боломжийг мөн олгожээ. 57 иргэн дээр бол хяналтын ажлын хэсэг ажиллаад за 10 хүртэл одоо суур оноог бол газар дээр нөхцөл байдалтай танилцаад өгсөн баг. За яг одоо шүүгчрийн бүрэлдэхүүн бол 5 шүүгч байгаа. За энэ дээр бол мэргэжлийн байгууллагын төлөөллүүд, за мөн худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөл, за мөн урд нь энэ чиглэлээр одоо төсөл авч исэн одоо хөдөлмөр эрхэлж байгаа амжилттай эрхэлж байгаа ийм одоо бас эрхний төлөөлөл гэсэн байдлаар ингэж шүүгчдийн бүрэлдэхүүнийг бол 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй бүрдүүлсэн байна. За өнөөдрийн байдлаар шүүгчдийн бүрэлдэхүүнийг бол зарлаагүй. За яг одоо шалралт эхлэх өдөр бол хэн бэ гэдэг нь бол мэдэгдэнэ гэсэн үг шүүгчтэй хувьд бол. За 5 шүүгч бол тус бүртээ 10 хүртэл оноо өгнө. За нийтдээ суур оноотой 60 оноогоор нэг иргэн дээр үнэлгээ өгнө. За шүүгчд бол за шууд одоо төсөл бичсэн этгээд за 3 минутанд багтааж бол танилцуулаад за шүүгчд асуулт дуусны дараа шүүгч тус бүр за компьютерийн тусламжтайгаар бол шууд оноогоо өгөх юм. Одоо хүн тус бүр 10 хүртэл оноогоо. За ингэнгүүт нийлбэр оноо нь бол тухайн иргэн шууд ингээ гараа явах юм. За ингээд 53 ээлжээр ороод үйл ажиллагааны чиглэлээр 3 секторт хуваацсан байна. За тэгээ хамгийн сүүлийн 57 дахь иргэн орсны дараагаар оноогоо л мэдээд гарч байгаа шүү дээ ирэхэд. Тэгэх юм бол автоматар 57 иргэний оноо эренбэлэгдээд эхний 13-аар бол улаан шугам татагтаад эренбэлэгдээд эхний 13 бол одоо төсөлд хамрагдах бол эрх нь ингээ үүсгий. За төсөлд хамрагдаад ингээ мөнгө олгоо зогсохгүй бид нэр за улирал тутам одоо төсөл хэрэгжүүлж байгаа 13 одоо иргэнээрээ очиж нэвтрүүлэг бэлдэж одоо үйл ажиллагаа нь одоо сурталчилж ингэж өгнө. За дээр нь мөн төсөлд хамрагдсан иргэд маань за сар болгоныхын төлөлтийг бол бид нар одоо Хинтээ цэгийн сайтаар дамжуулаад одоо эргэн төлөлтийг ил тод нээлттэй мэдээлээд ингээд явахаар одоо төлөвлөөд бүх ажил ингээд амжилттай төлөгдөөд ингээ хийгдэ явж байна. За энэ удаагийн төслийн шалгуулалт ил тод болж байгаа нь иргэдэд төрдөг хардлах, сэрлэг, хамаатан садан танил талдаа өгдөг гэдэг асуудал цэг тавих юм. За өөрөөр хэлбэл хэн сайн төслөө танилцуулна, хэр сайн орон нутагтаа шин санаа гарган тэр хүн шалгарах боломжтой. За төслийн танилцуулах нэвтрүүлгийг Ундрахаан телевиз болон сошиал хаягаар олон нийтэд хүргэх юм а. За цаашид энэ журмаа төслийг сонгон шалгаруулдаг болно. За төсөлд шалгараагүй иргэдийн хувьд хөдөлмөр халамж үйлчлэгээний газраас төрийн банкаар олгодог 10 сая төгрөгийн зээлийг авах боломжтойг мөн хэлж байна. Тендерийн шалгаруулалтыг иргэдэд ил тод нээлттэй авилга ашиг сонирхлоос ангид байгууднаас үнэлгээний хорооны өрөөг иж бүрэн камержуулжээ. Ингэснээрээ тендер ил тод шударга явагдах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Орон нутагт худалдан авах хэрхэн шилжиж ирсэн тендерүүдийг үнэлгээний хорооны бүрэлдэхүүн хуралдаж шийдвэрэн гаргаж ажлыг шалгарсан компаниар гүйцэтгүүлдэг. Гэхдээ тендер шалгаруулахад бодлон гардаг, танил талдаан өгдөг зэрэг явган арай гарч иргэдийн хандлага тэр хэрээр их байдаг. Түүнийг Хинтээ аймгийн удирдлагууд, Эрдэнэт аймгийн засаг дарга Чогсомжовын санаачилгаар үнэлгээний хорооны өрөө гэж бүрэн камержуулж, дууд үрсийг зэрэг бичих боломжтой камерыг суйрлуулсан байна. За энэ жилийн бид нэр 22 онд хийсэн ажлын манайг бол үнэлгээний хорооны одоо хурал хийх юм боломжтой өрөөг бол тогтчулсан байгаа. За энэ ямар учиртай гэхээр бас янз бүрийн байдлаар бол бас энэ үнэлгээний тендерийн асуудлыг бол иргэд аж ахуйн нэгжүүд бол одоо танил талаар авч идэх юм найс өгтөөрөө хувилдах. Тэгээ янз бүрийн ашиг сонирхлын гэдэг асуудлаар бол тендер ямар нэгэн асуудал бодлоо гардаг гэсэн иргэдийн ийм ойлголт байдаг. За энэ ойлголтыг бид нар бас
иргэд рүү нээлттэй байх үүднээс энэ өрөөг бол тохижуулаад байгаа. За энэ өрөө нь ямар учиртай юм бэ гэхээр үнэлгээний хороо хуралдах үед дуу бичлэгийг хураадаг, дүрс бичлэгийг хураадаг. Эргээд ямар нэгэн тендерийн асуудал маргаан үүсэх юм бол эргээд энэ бичлэгийг нэргээ шалгах ийм боломжийг хангасан ийм өрөө өдр бас бэлдээд. За 1 сарын 20-оос бол бас энэ маань нэгдсэн. За үүнээс хойш бол одоогийн байдлаар бол 70 гаруй энэ тендерийг болон үнэлгээг бол ингээ үнэлээд. За энэ явцад бол одоогоор бол нэг ч гомдгаараагүй ингээ явж байна. Одоогийн байдлаар онгорсноос хойш 70 гаруй хурлын бичлэг видео хэлбэрээр хадгалагдаж байгаа бөгөөд үнэлгээний хороотой холбоотой гомдол гараагүй байна. Хэрвээ ямарваа нэгэн маргаан гарсан тохиолдолд эрх бүхий байгууллагын зүгээс бичлэгийг татан авч үзэж асуудлыг шийдвэрлэхэд дөхөн болох юм а. За аймгийн хэмжээнд бол нийтдээ одоо яг улсын төсвийн томоохон туслаар хэмжээг бол нийт 44 байгаа. Үүнээс 26 одоо туслаар хэмжээг шийдэж ирсэн улсын төсвийн. За орон нутгийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн хөгжлийн сангаар нийтдээ нэг 90 орчим одоо туслаар хэмжээнүүд байгаа. Энд болохоор юм нөгөө тусгай одоо мэрэгжлийн байгууллага чиглэлүүд бүхий одоо магадгүй дулааны станц гэдэг юм уу юм энэ чиглэлгийн имийг үл дээд одоо яам буюу бас энэ зарлалт бусад одоо манай одоо туслаар хэмжээ барилга байгууламж гэдэг бол орон нутгийн их бүрэн боломжтой. Энэ болохоор худлаа тухайн хуулиараа байдаг. Энд болохоор иргэдийн төлөөлөл гэдэг нь бол иргэдийн хурлаар бол нэр батлуулдаг. Энэний хүрээнд бол тухайн одоо 91 байгууллагаас усууд төлөөс усууд бол тухайн дэндет бол ингээ оролцоод явдаг. За бусад одоо тухайн чиг үүрэг бүхий чинь барилга байгууламжийг бол барилгын инженер, цахилгаан инженер нь ороод ингээ явдаг. За тэгэхээр төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн заалтын хууль тогтоомжийн дагуу энэ ажилд одоо оролцож оны өмнө сургалтанд хамрагдаад бас нэг онлайнаар хамрагдаад шалгалтанд байгаа зохих хэмжээнд тэгээд тэрэнд тэнцлэгээд одоо энэ 7 оны өмнөөс ажиллаж байгаа. Энэ иргэний төлөөллийн хувьд бол энэ тендерийн энэ зарлах үйл ажиллагаанд одоо материал ирүүлсэн аж ахуйн нэгж компаниуд материал одоо зоох шаардлагатай үнэн зөвөөр ирүүлж яах вэ гэдэг дээр бол хяналт тавих энэ үүрэгтэй үндсэн үүрэгтэй энийхээ одоо бид нар цаанаас одоо онлайнаар бүх зоох шаардлага үзүүлэлтүүд нь бүгд цаанаас ирж байна. Энэний дагуу одоо материал нь бүрэн ирж байгаа юу, шаардлага хангаж байгаа юу гэдэг дээр бид нар л одоо энэ бос гишүүдийн нэгэн адилаар миний хувьд бол одоо энэ бас нэг саналыг эрхтэйгээр ингэж оролцож байгаа. Энэ дээр одоо тендерийн хувьд бол одоогор бидний энэ хурцсан хугацаанд бол маргаан янз бүрийн асуудал гараагүй. За тэнц материал нь тэнцээгүй буюу дутуу ирүүлсэн гэнтийн байх юм бол тэнд одоо хүчингү дахин зарлагт ийм мэрсэр бас гарч яваа та. Дараагийн мэдээнд анхаарлаа хандуулна уу. Эрүүл мэндийн анхан шатны түвшинд ажиллаж буй эмч эмнэлгийн мэрэгжилтнүүдийн сэтгэц мэдрэл донтолтын тусламж үйлчилгээний чадварыг бэхжүүлэх сургалтыг Хинтээ аймгийн эрүүл мэндийн газарт зохион байгуулж байна. Сургалтаар энэ төрлийн өвчлөлтөд аслагдсан бүсэд байгаа иргэдэд хурж ажиллахад эмч нарыг мэрэгшүүлэх зорилготой сургалт юм а. Хинтээ аймгийн эрүүл мэндийн анхан шатны түвшинд ажиллаж буй эмч эрүүл мэндийн мэрэгжилтнүүдийн сэтгэц мэдрэл донтолтын тусламж үйлчилгээний чадварыг бэхжүүлэх сургалтыг аймгийн эрүүл мэндийн газарт зохион байгуулж байна. Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоон сэтгэц мэдрэл дондох эмгэгтэй иргэдэд үзүүлэх мэрэгжлийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой уг сургалтанд Хинтээ аймгийн 17 сум болоод нэгдсэн эмнэлэг өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар хамрагдаж байгаа юм а. Сэтгцэн эрүүл мэндийн эсийн төвийн баг хамт олон өнөөдөр Хинтээ аймагт энэ 7 хоногт 5 өдрийн сургалт хийхээр ирээд 2 дахь өдрөө үргэлжлэж байна. За энэ сургалтын маань онцлог гэх юм бол Монгол улсад дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зовлон тохиолдох эмгэгүүдийг одоо эмчлэх, урьдчилан сэргийлэх, тусламж үзүүлэх тэр чиглэлийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой энэ сургалт байгаа. За нэр нь болохоор сэтгэц мэдрэл донтолтын үеийн одоо зохилон тохиолдох эмгэгүүдийг эмчлэх гэдэг онцлогтой. За тэгэхээр Монгол улсад бол туршилтаар Улаанбаатар хотоос Баян Зүрх төвөрөг, аймагудаас бол Хинтээ аймаг сонгогдсон байгаа. За энэ туршилтын төсөлд маань амжилттай хэрэгжих юм бол цаашдаа энэ одоо Монгол орон даяар хэрэгжүүлэх юм ач холбогдолтой. Яагаад тэгэхээр энэ сургалтын маань сурах хүчиг, гарын авлага бүх юм олон улсын стандартад нийцсэн монгол хэл дээр буулгасан учраас сургалтанд хамрагдсан эмч мэрэгчлүүд маань гарын авлагаа ашиглаад, за презентацийн ашиглаад, видеог ашиглаад цаашдаа сургалтаа хийх, өөрсдийнхөө эмнэлгийн одоо бусад эмчнэрээс сургах маш олон талын ач холбогдолтой байгаа. Тэгэхээр сэтгцэн эрүүл мэндийн чиглэлээр, дондох эмнэлгийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлнэ гэдэг бол амаргүй байдаг. Гэтэл нарийн мэрэгчсэн байх шаардлагагүй. Ерөнхий мэрэгжлийн эмч болон бусад эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг хүмүүс ч гэсэн энэ суралцаад одоо багаараа ингээд ажиллах боломжийг бүрдүүлж өгч байгаа. Тийм учраас бидний бол хүлээлт юу вэ гэхээр Хинтээ аймгийн одоо энэ аймгийн хэмжээнд сэтгцэн эрүүл мэндийн, дондох эмнэлгийн мөн мэдрэлийн
тусламж үйлчлэгэнд бол тодорхой ахиц дэвшил гарна гэсэн ийм бодолтой байгаа. Монгол улсад сэтгэц зан үйлийн эмгэгийн тархалт 1000 хүн амт 77.4-өөс 112.8 болж нэмэгдсэн байна. Эпидемиологийн судалгааны хамгийн сүүлийн үр дүнгээс харахад сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, архинд донтох эмгэг, нойргүйдэл, архаг ядаргаа тайлбарлах боломжгүй биеийн зөв шаналгаа зохиолж байгаа юм. Түүнчлэн сэтгэц нөлөөд бодисын хэрэглээ нь Монгол улсад шинээр гарч ирж буй нийгмийн эрүүл мэндийн асуудал болоод байгаа юм. Тиймээс сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв нь олон салбарын хамтын ажиллагааг хамтарсан дүүрэг аймгийн түвшинд сэтгцэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын MHK хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэхүү төсөл хөтөлбөрийг Баян зүрх дүүрэг болон Хинтээ аймгийг туршилтаар сонгон авч хэрэгжүүлсэний үр дүнд дараагийн аймагуудад хэрэгжүүлэх хэсэг нь шийдэгдэх юм а. За яг манай аймгийн хувьд бол сэтгцэн өвчнөр хяналтандтэй гүрвт байдаг 600 гаруй өвчтөн хүмүүс байдаг. Тэгээ дийлэнх нь болохоор оюуны хомсдол, хөнгөн дунд хүндөвтөр, тэгээ хүнд гэсэн оюуны хомсдолтой хүмүүс бол байдаг. За өнөөдөр явагдаж байгаа сургалт бол MHK гэдэг нэртэй тийм төсөл хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа сургалт байна. За энэ сургалтаар манай аймаг Хинтээ аймаг болон Баян зүрх дүүрэг хоёр бол туршилтын шугамар бол сонгогдсон байгаа. За тэгээ гол зорилго нь энэ сургалтын хөдөө орон нутгийн аслагдсан сум дүүргийн иргэдэд сэтгцийн тусламж үйлчилгээг одоо чанартай хүртээмжтэй өргөх зорилготой юм сургалт байгаа. Тэгээ энэ сургалт маань хэрвээ ингээд амжилттай болоо за тэгээд энэ төсөл маань хэрэгжээд үйл ажиллагааны чанаржаад ирэх юм бол энэ төсөл хөтөлбөрийг улсын хэмжээнд бусад бүх аймаг дүүргийн хэмжээнд бол ийм хэрэгжүүлэх юм төсөл байгаамаа. Тэгээ гол нь манай бүх сумдууд сумдуудын эмчнэр ирсэн байгаа. Бүх сумдуудын эмчнэрийг хамруулад тэднэрт болохоор сэтгцийн тусламж үйлчилгээг цонхлон тохиолдог, түгээмэл тохиолдог сэтгцийн тусламж үйлчилгээг жигт хүртээмжтэй өргөх тал дээр болохоор чадварыг нэмэгдүүлж өгч байгаа. Тийм сургалт болж байгаа. Төсөл хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагааны удирдамж төлөвлөгөөг боловсруулан ажлын хэсгийг байгуулж Улаанбаатар хотын Баян зүрх дүүрэг Хинтээ аймгийн одоогийн сэтгэц мэдрэлт донтолын эмгийн тусламж үйлчилгээний нөхцөл байдал суурь үнэлгээ хийж үр дүн шинжилсэн юм а. Уг төсөл хөтөлбөр сургалтыг зохион байгуулснараа тусламж үйлчилгээний чадвар сайжирч аслагдсан бүсэд байгаа энэ төрлийн өвчлөлтөд иргэд анхан шатны сумын эрүүл мэндийн төвөөс шаардлагатай эмчилгээ тусламж үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх үүднээс сум болоод өрхийн эмчнэр төлхөө сургалтыг олж тэднийг чадваржуулах юм а. Дараагийн мэдээ. Хинтээ аймгийн зүрхэнд сүндэрлэх Хаан Таавар өндөр зэрэглэлийн барилгын шав тавих ёслол болж өнгөрлөө. Энэхүү барилга нь анх удаа Хинтээ аймагт бүрэн цутгамал барилга гэдгээрээ онцлогтой юм а. Хинтээ аймагт анх удаа бүрэн цутгамал шилэн бусдад өндөр зэрэглэлийн Хаан Таавар барилга баригдаж байлаа. Тэгвэл энэхүү барилгын шав тавих ёслол 5 дугаар сарын 23-ны өдөр болж байна. Уг барилга нь 9 давхар 32 орлын орон сууц бөгөөд ирэх 2022 оны 1-р улирлалт ашиглалтанд орохоор энэхүү шаваа тавилаа. Шав тавих ёслолд гүйцэтгэгч компани удирдлага ажилтнууд болон сонирхогч иргэдийн төлөвлөлөөр оролцлоо. Барилгын гүйцэтгэлийг 3 баянгийн хөндийн хариуцлагатай хувьцаат компани хийж гүйцэтгэх юм а. Өнөөдөр манай компани Хинтээ аймагт 9 давхар 32 айлын орон сууцны барилга эхлэх шав тавих ёслолоо хийж байна. За энд бол манай компанийн барилгыг барьж гүйцэтгэх бүх инженер техникийн ажилчид бүрэн оролцож байна. За одоо ингээд энэ барилгыг 2023 оны 1-р улирал багтааж ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэйгээр бид нар ажиллаа зохион байгуулж байгаа. За энэ барилга нь бол бүрэн цутгамал хийцэлтэй. Гадна тал нь бол металл фасадтай. Хинтээ аймагт анх удаа энэ бүрэн цутгамал хийцэлтэй металл фасадтай орон сууцны 9 давхар барилгыг барих гэж байгаа. За айл болгоно нэг зогсоолтой 32 дулаан зогсоолтойгоор баригдах юм барилга байгаамаа. Бид нар энэ хүүхд тоглох энэ оршин суугчдын 5 дахь байдлыг хангах зорилгоор гаражийн дээвэр дээрээ одоо дээд хэсэг дээр машин зорчихгүйгээр аюулгүй байдлыг хангасан юм хүүхдийн тоглоомын талбай оршин суугчдын одоо нарлах чөлөө цагаа өнгөрүүлэх юм талбайг төлөвлөж өгсөн байгаа. Тус барилга нь Хинтээ аймагт анх удаа смарт тоноглол бүхий гэдгээр онцлогтой юм. Хэрвээ та энэхүү орон сууцыг сонирхож байвал барилгын явц 30% хүрсэн тохиолдолд урьдчилгаа мөнгө өгөх боломжтой байна. Өний хувьд 1 м квадрат нь 2,990 мянган төгрөгөөс эхэлж байгаа бөгөөд компани 2 жилийн хувь лизэнд хамрагдах давуу талтай юм а. Байрлалын хувьд та бүхний мэдэх хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ард тал буюу олимп цогцлборын урд талд тус барилга зөндөрлөхөөр болжээ. За Хаан Таавар орон сууцны манд борлуулалтын үнийн сандлын хувьд бол 3 нөхцөлтэй байгаа. Эхнийх нь бол одоо манайх ерөнхий ажиллаа 30 хүртэл гүйцэтгэх
хангаж эхэлнэ, ажиллана. Үүний дараа одоогоор бид нар борлуулалтынхаа менежмент нь бол талбайгаа үнгүүгээр хадгалуулах ийм нөхцөлтэйгээр явж байна. Эхлээд явж байна. Одоо 20 гаруй айлын захиалга орж ирчээд байгаа. Тэгээд 30% гүйцэтгэлтэй болсон нөхцөл бид нар эдгээр захиалагч нартайгаа албан ёсны гэрээгээ хийж баталгаажуулаад төлбөр төлөгдөх дараагийн ажлууд хийгднэ. Энэ нь одоо 30% гүйцэтгэлтэй байхад барилгын маань одоо талбайн метр квадратын үн бол 2,990 мянгаас эхэлж байгаа. 30-аас 31-ээс 50% руу орсон нөхцөлд бол метр квадрат тутамдаа 100-аас 180 мянга нэмэгдээд явхаар ингээд борлуулалт ерөнхийдөө барилга ерөнхийдөө дуусаад ашиглалтанд ороход 100% дуусны ар дээр бол барилгын үн бол метр квадрат нь 3,500 мянга болох байна. За дараагийн нэг нөхцөл нь бол одоо барилга бас 30% гүйцэтгэл хийсгэцний ард дээр төлбөрийн нөхцөл яригадаад энэ нь өөрөө компани хувь лизинг гэсэн нөхцөл байгаа. Компани хувь лизинг маань яах вэ гэхээр 50% гүйцэтгэл манай гүйцэтгэлээс бас шалтгаалаад 50% төлбөрөө төлөөд 50% 2 жилийн хүүгүй компани хувь лизингт хамрагдах боломжтой байгаа. Гүйцэтгэгч компани зүгээс захиалагч нартаа барилгын хийц материалын чанарт нь 100% итгэж болно гэдгийг хэлсэн юм. Тиймээс ч анхны бүрэн зутагмал орчин үеийн техник технологийн сорог шингээсэн өндөр зэрэглэлийн смарт хоноглол бүхий гэж тодтогч болох байна. Барилгын гадна талбайд айл бүрт зориулсан нэг машины зогсоол байхаас гадна тоглоомын талбайг хүүхэд оршин суугчдын тав тух аюулгүй байдлыг хангах зорилгоор зогсоолын талбайн дээвэр дээр нь байрлуулахаар төлөвлөжээ. Та байрны талаар дэлгэрэнгүй мэдээллийг сонирхохыг хүсвэл 9997 тэг 236 9970 тэг дугаарын утас руу холбогдсон лавлах боломжтой. Мегмар гарагийн Өндөрхаан мэдээллийн хөтөлбөрт хамтсан та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлэн Өндөрхаан эфирээр хүлээн авна уу.